дэлхийн амьдралын өөрчлөлтүүд чухал хоёр төрлийн зэвсэг бий. Шийдвэр болон дадал зуршил юм. Энэ шийдвэр болон дадал зуршил байхгүй бол хэн ч байсан итгэлийн амьдралдаа ялалт байгуулж чадахгүй. Нэг удаагийн халуун сэтгэл бий болох нь тийм чухал биш. Зуршлыг бий болох хэрэгтэй. Түр тайлбарлаж өгье. Итгэлийн амьдралыг өөрчилдөг эхний зүйл ба шийдвэр юм. Зүрхмэн бац гэх тэр үгийн дагуу хатуу шийдвэр гаргах хэрэгтэй. Итгэлийн амьдралын хүчин зүйлсийг би үнэхээр сайн гэсэн хатуу шийдвэр хэрэгтэй. Итгэлийн амьдрал нь ганц шийдвэр гаргаад болтой юм биш. Шийдснийхээ дагуу итгэлийн тэр хүчин зүйлс бидмээ суутал хичээж давтах хэрэгтэй. Ялгаа нь хэрэг давтахаас шалтгаална. Ялгааг нь бий болгож байгаа зүйл нь давтамжийн тоо юм, өөр зүйл биш ээ. Тиймээс өдөр бүр үгээ уншнаа гэж хэлвэл түүний тасралтгүй давтах нь чухал юм. Таарус хийн гэж байхгүй. Тиймээс маш их ядарч байсан ч залбирч, хэцүү байсан ч үгээ уншиж, дотроо зөрчилдөж байсан ч нөхөрлөлтөд оролцож, ийм зүйлс миний бид дасах хүртэл тасралтгүй давтах хэрэгтэй. Оронгуулгалтын алтан медаль тамирчин Ким Ёнагийн дасгал сурвалжлалтынх нь гол хүчин зүйл юу гэдгийг мэдхүү? Хязгааргүй олоодаа үсрэхийг л олоодаа давтах өөр зүйл байхгүй. Байнга л үсэрч байнга эргэлддэг. Тиймээс дадал болно. Төвлөр хуур дадахын тулд тэр даралтуудаа тасралтгүй байнга нүдэж давтаад л явах хэрэгтэй. Тэгжээж дадал болно. Итгэлийн амьдрал шалгаагүй. Тиймээс шийдснээрээ хязгааргүй тасралтгүй давтах нь миний хувьд миний бид бүрэн бүрхэх хүртэл давтаад үзүүл дуршлуулно. Эцэстээ итгэлийн амьдрал нь дадал зуршилт бий. Би сүнслэг байдлаараа сайн сүнслэг зуршил сурууж байна уу? Тэгж чадж байна гэвэл миний итгэлийн амьдралын амжилт бүтэлгүүд л алдаа оноо үүнээс хамаарна гэж хэлж болно. Тасралтгүй хэрэгтэй. Шийдснийхээ дагуу давтвал дадал болж байгааз тэгвэл юу болох юм мэдхүү? Түүний дараагаас амтыг нь мэднэ. Энэ үеэс эхлээд амтыг нь мэдэрнэ. Үг ямар их чихэрлүүгээ гэдгийг үгээс зүгийн балын амтыг ч мэдрэх болно. Залбирлын ямар чихэрлүүгээ гэдгийг мэдэх болно. Нөхөрлийн амтыг ч мэдэх болно. Ингээд нэг удаа амтыг нь мэдчихвэл эргэн тойрны хүмүүс битгий хий гэсэн ч хийдэг. Тийм зуршлаар дамжуулаад амтыг нь мэдэх болвол тийч итгэлийн амьдралаар амьдрсан ч зөрчилдөөн байхгүй. Магадгүй өнөөдөр нөхөрлөлтөд ирсэн ч дотроо зөрчилдсөн хүмүүс байгаа. Өнөөдөр жоохон явмааргүй байна, жоохон амармаар байна, зугаацмаар байна гэж зөрчилдсөн хүмүүс байгаа хаа. Тэр нь одоо хараахан дадал болоогүй байгаа учраас зуршил болох хүртэл тасгалзах хэрэгтэй. Есүс эзэн залбирдаг дадалтай байсан. Тиймээс заавал гарахвал зэлгүүд газар очоод Бурханд залбирдаг байсан. Дадал зуршлаа дамжуулаад амтыг мэдвэл одоо итгэлт юу болдгоо гэвэл тэр хүний амьдрал өөрчлөгддөг. Амьдрал өөрчлөгдвөл дагаад хувь тавилан өөрчлөгдөнө. Хувь тавилан өөрчлөгдвөл мөнхийн зүйл нь өөрчлөгдөнө. Бурхны өмнө мөнхийн шагнал ба мөнхийн алдар өгөгддөг. Тэр эхлэл нь шийдвэрээс эхэлдэг. Шийдснийхээ дагуу тасралтгүй давтах юм аа. 100 удаа давтах юм бол тэр зүйл бидний зэвсэг болно. 100 удаа давтаж шийгээд үзээрэй. Тэгвэл эцэст нь тэр миний зэвсэг болно. Ахын дүүс нар бага насандаа аврагдаад яагаад Бурхны мөнх амин бий чуулган дотор байх боломжийг өгсөн бол яагаад Бурхан та бүхнийг залуу байх үед аварсан юм болоо? Зүгээр л энэ гэрт төрөөд эцэг гэхэд дагаад ирсэн чинь би ч мэдэхгүй чуулганд ирсэн байсан. Ингэж бодож гинүү? Магадгүй манай ахын дүүс аврагдахдаа их зөрчилдөж байсан хүмүүс бараг байхгүй хаа. Бага байхаас эхлүүлээд эцэгийнхээ гараас хөтлөө чуулганд ирээд миний хүсэл сэтгэлээс хамааралгүйгээр үгийг сонсож нэг их зовлгүйгээр аврагдсан хүмүүс
Магадгүй энэ дийлийнх нь байхаа. Яагаад бурхан надад тийм боломжийг өгсөн бэ? Тэр олон хүмүүс донд яагаад заавал намайг солонгот түлээд тэр гэр бүл төрүүлээд тэр хүнтэй уулзахад хүргээд намайг залуу байхдаа орж өгсөн бэ? Шалтгаан нь энгийн юм аа. Агуугаар хэрэглэх гэдэг. Биднийг агуугаар хэрэглэхдээ залуу байхдаа олж өгсөн юм. Биднийг өчүүхэн зүйл хийх гэж байсан бол бүр 40-50 хүрсэн хойно аварч өгч болох байсан. Гэтэл яагаад ийм бага залуу наснд аварч өгсөн юм бол тэгээд 7 хоног бүр энэ мөнх хаймын үгээр тэтгүүлж заримдаа миний алтаа зэмлэж зөв замаар өдөртөө хөтэлдэг. Агуугаар ашиглах гэж тэр юм аа. Энд байгаа ахын дүүс хандсан бурхны төлөвлөгөө биднэрт таамаглах боломжгүй. Сүүлийн үед ямар агуугаар хэрэглэхээр биднийг баг байхад минь аварч өгөөд мөн 7 хоног бүр бурхны үгээр сурвалжилдаг болоо. Ахын дүүс нар маань тэрийг ойлгох хэрэгтэй. Бурхан намайг хэрэглэх гэж тэр юм аа. Тэгвэл баг залуудаа сүнслэг зуршлыг өөрийн болгох нь миний хариуцлага юм. Бурхан ч мөн та бүхнийг агуугаар хэрэглэх гэж залуу наснд нь дуудсныг өөрхийн мэдж байгаа мэдгүй. Бодол сүнс ч үүнийг мэдж байгаа. Тиймээс залуудаа аврагдсан ахын дүүс рүү бодол сүнс ямар их дайрдаг гэж. Баг байхаас нь Бурханы үгэнд дуулуургүй байх зуршлыг бий болгодог. Тиймээс магадгүй энд байгаа ахын дүүс донд Бурханы үгэнд дуулуургүй байх нь туршилт болсон хүмүүс ч байгаа хаа. Бодор сүнсэнд маш их мэхлэлсэн юм. Миний л мэдих сул талууд 1-2 хэлтгүүд байгаа. Иргэн тойрны хүмүүстэй ярьж чаддаггүй миний сул талууд байж болно. Хичмээр гимч байж боломжтой. Тэрийг хаян гэж шийдэх хэрэгтэй. Тэрийг хаяхгүй бол Бурханы үн миний сэтгэл халуун болж чадахгүй. Бурхан надад ямар ч сайн зүйлийг өгөх гэж байсан ч миний гим нүгэл үүнийг хааж байгаа. Тэгэхээр шийдэх хэрэгтэй. Дэлхийн амьдралаа сайн амьдарч чадахгүй байгаа хүмүүсийн онцлог нь ингэж амьдрах ёстой, тэгж амьдрах хэрэгтэй дээ гэд сэтгэлд нь тэгэлдэг ч ерөөсөө шийддэггүй. Эсний өдөр ирээд үгийг сонсдог ч зүгээр л буцаа явдаг. Ерөөсөө шийддэггүй. Тиймээс өмнөдтэйг л адилхан амьдардаг. Тэгээ зарим хүмүүс нь шийддэг ч дадал болгодоггүй. Яагаад гэвэл давтдаггүй учраас. Тиймээс оны ихэн Библийг уншна гэж шийдээд эхлэлээс гэтэл хүртэл уншдаг. Тэр цааш нь өргөжлүүлдэггүй. Дадал болоогүй учраас тэр юм. Тиймээс итгэлийн амьдрал нь би ямар сүнслэг дадлыг бий болгож байна түүнээс шалтгаална гэж хэлж болно. Тиймээс Иесус дадсан ёсоор залбирдаг байсан төр төрхөөр дамжуулан бид нар ч мөн сайн итгэлийн дадлыг бий болгох хэрэгтэй. Онцгойлон залбирлын туршлыг бий болгох хэрэгтэй.